Даатгуулагч, жолооч, ТV хэрэгслийн өмчлөгч та бүхэн шинэ оны мэндийг хүргэе. Албан журмын даатгагчдын холбооны 2025 оны жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын статистик мэдээллийг таамаглан хүргэж байна. Мэдээллийг албан журмын даатгагчдын холбооны өгөгдлийн шинжээч Найсан ханд танилцуулах болно. Албан журмын даатгагчдын холбооны даатгалын мэдээллийн нэгдсэн сандах 2025 оны жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний тоо болон хураамжийн дүнг товлон тайлбарлая. Уг хугацаанд нийт 888 мянган гэрээ хийгдэж тэдгээрээс 60.9 тэрбумын хураамж бүрдүүлж дундаж хураамж нь 68580 төгрөг гэж харагдаж байна. Гэрээний тоогоороо тэргүүлж буй даатгалын компаниудыг дурдах юм бол МИГ даатгал, Арт даатгал, Улаанбаатар даатгал, Номин даатгал зэрэг компаниуд тогтож байна. Нийт хийсэн гэрээг тээврийн хэрэгслийн ангиллаар авч үзэх юм бол 88%-ийг бие ангиллын буюу суудлын автомашин эзэлж байна. Хамгийн их гэрээ хийсэн 5 зоочлагчийг дурдах юм бол эрсдлийн шийдэл, IIB, Professional Insurance, Сүрэг Хараацай, Төрийн банк зэрэг зоочлагч компаниуд орж байна. Бүсчилсэн байдлаар авч үзвэл нийслэл Улаанбаатар хотод хамгийн их гэрээ хийсэн байна. Энэ нь хүн амын нэгтэршил болон тээврийн хэрэгслийн тоотой шууд хамааралтай. 2025 онд нийт 25 мянган тохиолдол гарч тэдгээр 29.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна. Дундаж нөхөн төлбөр нь 1.2 сая гэж харагдаж байна. Хамгийн их тохиолдлын тоог бүртгэгдсэн даатгалын компаниудыг дурдвал МИГ даатгал, Улаанбаатар даатгал, Арт даатгал, Practical даатгал, Монгол даатгал гэх мэт компаниуд эзэлж байна. Тохиолдлын тоог тээврийн хэрэгслийн ангиллаар авч үзвэл дийлэнх хувь буюу 91%-ийг бие ангиллын автомашин эзэлж байна. Харин хохирлын төрлөөр авч үзэх юм бол тээврийн хэрэгслийн хохирол 93%-ийг эзэлж байна. Хамгийн өндөр нөхөн төлбөр олгосон тохиолдол 11.4 сая төгрөг гэж харагдаж байна. Мөн тохиолдлын тоог бүсчилсэн байдлаар авч үзвэл нийслэл Улаанбаатар хотод төлхөө бүртгэгдсэн байна. Жолоочийн хариуцлагын даатгал нь зан тээврийн осол, аваарын олмоос бусдад учрах хохирлыг барагдуулах, даатгуулагч буюу жолоочийг санхүүгийн эрсдлээс сэргийлэх, хохирогчийн эрх ашиг хамгаалах зорилготой хуулиар өргөжүүлсэн даатгалын төрөл учраас ТV хэрэгслийн өмчлөгч, жолооч та заавал даатгалаа ялгаж замын хөдөлгөөнд оролцох ёстойг сануулъя. 2026 онд даатгуулагч та бүхэн учирч болцсошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгааж замын хөдөлгөөндөө дөрмөө баримтлан соёлдоо оролцохын зэрэгцээ жолоочийн хариуцлагын даатгалтаа заавал хамрагдахыг зөвлөж байна. Хариуцлагын даатгал таныг эрсдлээс хамгаалах болно.